Ардчилсан нам өнөөдөр яагаад энэ хуулиуд дээр завсарлага авсан бай гэхээр ер нь өнгөрсөн 5 дахь өдөр улсын их хурал дээр ерөнхий сайдын мэдээллийн цаг дээр улсын их хурлын гишүүний асуусан асуултанд ерөнхий сайд хариулахдаа улсын их хурлын гишүүнийг буруу дуудаж эмэгтэй хүнийг эрэгтэй хүнээр төлөөлүүлж доромж үл хүндгсэн байдлаар хандсан ганцхан улсын их хурлын гишүүний эсрэг хандж байгаа хандлага биш. Энэ өөрөө ерөнхий сайд буюу гүйцэтгэх мэдлийг толгойлж байгаа засгийн газрын тэргүүн парламентыг үл хүндэтгэж байгаа тийм одоо хандлага харуулсан учраас энэ асуудал дээр ямар нэгэн хэлбэрээр уучлалт гуйхгүй бол ардчилсан нам энэ одоо өнөөдрийн болон маргаашийн чуулганы одоо хуралд оролцохгүй. Ягаад гэвэл засгийн газар чинь парламентыг үл хүндэтгэж байхад парламент засгийн газрын хуулийн хэлтс шиг ингээд сул дорой үлбэр ингэж байх нь бол Монгол улсад байгаа үндсэн хууль дэг журам хүндэгдэггүй зөрчилдөд хандж байна. Монгол улсын үндсэн хууль дээр юу гэж бичсэн бэ гэхээр хуульд улсын их хурл бол хууль тогтоох төрийн эрх барих дэд байгууллага. Гэтэл үндсэн хуулийн дээр байж байгаа төрийн эрх барих дэд байгууллагын толгой дээр гүйцэтгэх хэрэгэл гарна гэдэг бол үндсэн хуулийн бус үзэгдэл. Тэгэхээр энийг бид бол хувийн харьцааны хувьд институт хоорондын харьцааны хувьд одоо засч авахгүй бол үндсэн хууль өөрөө үл тоомсорлогдох байдал руу орох гэж байна гэж үзэж байгаа учраас өнөөдрийн хэлцэж байгаа асуудлууд дээр завсарлага авсан. Тэгэхээр энийг ардчилсан нам зөвхөн энэ засцуулах эрхтэй холбоотой хууль дээр сөрөг хандж байна гэж ойлгож ирсэн байна. Засагт орсон одоо сайд нарын хувьд ардчилсан намын сайд нарын хувьд бас яг энэ дээр санал нэгдэж байгаа юу? Ер нь бас засгийн бодлогоо бас гаргаж хэрэгжүүлэх үр хүлээсэн хүмүүсийн хувьд ер нь байр суурь нь ямар вэ? Засгийн бодлого бол тусдаа улсын их хурал дээр ардчилсан намч гэсэн засгийн газраас өргөн мэдүүлсэн олон асуудлыг дэмжиж ажиллаж байгаа. Өнгөрсөн 5 дахь өдөр бол засгийн бодлого гэхээс илүүтэйгээр ерөнхий сайд гэдэг хувийн асуудал байсан. Тийм учраас хувийнхаа асуудлыг хувь хүн тэр хүн өөрөө шийдэх ёстой. Уучлалт гуйх юм бол асуудал байхгүй цаашаа үргэлжлээ явна. Уучлалт гуйхгүй гэх юм бол эрх нэгдэх өдрийн бүлгийн хурал дээр цаашаа тэгвэл бид ардчилсан нам ямар арга хэмжээ авах вэ гэдэг ярилцсан. Ардчилсан намын гишүүн сайд нар ер нь санал нэгдэж байгаа юу? Бүлгийнхэн гаргасан шийдвэртэй. Одоо гар үсгээ зурцгаагаад шийдвэрээ баталгаажуулж байна. Тэгээ тэр шийдвэрийн ар дээр сайдууд гар үсгээ зурсан байх зураагүй байх гэдэг харагдах байна.